Миний бодлоор шүү дээ метал эпс хоёроос илүү эпс ботон хоёр илүү ривал гэж би бодод байгаа. Метал бол угаасаа л эпсийг бүр уган авдаг баг ахгүй бүр хүч байсан ч баавал. Тийм бэлээ би одоо хүлэн зөвшөөрсөн уучлаарай. Тэгээ энэ жилээр яах юм байгаа би бол битгэхгүй. Гэхдээ энэ жилийн номер 1 баг бол эпс шүү. Үнэхээр л. Би бол мөнхчийг танихгүй шүү дээ. Яг залуу юу гэдэг. Яг зөв сошиал дээр ингээ гарсан coin money хийгээл явуулсан юм байна. Манай мөнхч Наба хоёр харахад хоорондоо үзэлцээд байгаа юм шиг мөртлөө энэ нийт хүмүүст сагсан мөнгөийг таниулах тий сонирхуулах гэдэг энэ тал дээр бас нэлээд юм сонин маягийн маркетингийн үйл ажиллагаа гэх юм уу. Тэр талаас нь бол би хараад байгаа. Ер нь лигийн түүхэнд ч гэсэн ер нь нэг тийм багийн эзэд ер нь ховор. Тэгээ яг зарим багийн фанатууд багийн эзэн гэж хэн байдгийг ард нь мэддэггүй тохиолдол байдаг байхгүй. Зүгээр нэр явдаг тий багийн эзэн ямар хүн гэдэг юм бол доо гэсэн сонирхдаг хүмүүс байдаг ч гэсэн хэн байдгийг мэддэггүй тийм багууд ч явдаг байсан тухай үед. Ийм бусдаасаа илүү сошиал дээр идэвхтэй дөрүүд бол заавал байх хэрэгтэй. Спортод. Ямар ч спорт ус хамаахгүй. Ялангуяа энэ entertainment буюу энэ үзэгчдийг одоо тэр суудалд суулгахын тулд те entertainment элемент бол ер нь тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Сөрөг муу PR гэж ер нь барыг байдаггүй. PR бол PR л байдаг. Би тэрийг бол жинхэнэ биф гэж бодохгүй байна. Эдгээр бизнесийн улсууд бол жинхнээсээ бид нар шиг бифтэн гэж юу аах вэ? Энэ бол бизнесийн хүмүүс ч арай өөр юмыг арай өөрөөр харж байгаа бах. Энэ биф бол цэвэр зүгээр юм спорт бөгөөд аргийнх нь бусад зүйлсийн цэвэр өрсөлдөөний юм байгаа бах. Тэрнээс биш яг тийм хипхопуудын шиг тийм биф бол биш байна. Үл хүндэтгэлийн тэр сураасыг жоохон хитэрсэн тийм үйлдэлүүдийг бол бас энэ хоёр эзэн маань бол юм гаргадаг хаяа. Гэтэ аль нь хизээ яавал даван давхгүйг өөрсдөө мэдэхгүй байл л да болно. Энийг мэдээж энэ алдаанаасаа суралцаад ингэж явах учраас магадгүй 10 жилийн дараа иймэрхүү юм бичих мэчихвэл ямар ч суулга болсон байж болно. Тиймэрхүү ийм сөргөлдөөн ер нь тийм бие бинийгээ ингээд те бие бинтэйг өрсөлдсөн бие бинийгээ шөргөөцсөн бие биетэйгээ шөргөөцөлдсөн тэр байдал хүмүүсийн анхаарлыг маш ихээр татж байгаа шүү дээ. Юм ер нь хоёр талтай. Энэ хоёр байснаар ишээ илүү хүмүүсийг бас сагсанд анхаарлыг хандуулж байгаа гэж боддог. Энийг бол би бол хувьдаа их эргээр харж байгаа. Энэ манай эргээд манай сагсан бөмбөгийн хөгжилд хүмүүсийн анхаарлыг татах, сонирхчдыг бий болгох тал дээр бол асар их нөлөөлж байгаа. Хүмүүс бол нэг сайн мэдрэх ойлгохгүй байгаа гэх шиг байна. Ер нь бол бас бизнес зарчмаасаа харсан ч гэсэн энэ бол бас байх ёстой тийм л үйлдэл.